Ихэнх 3086, говь алтаад 3585, Увсад 3253, Ховдод 3102, Баян хонгорт 3039, за Дунд говьд 3000, Улаанбаатар хотод бол 2221 байна. Би бусад аймагуудын хэлсэнгүй, би хамгийн өндрүүдийн зарлаад хамгийн бага нь бол Улаанбаатарт одоо 2221 нь бол яг Улаанбаатар хотын хувьд байна. Тэгээд ерөнхийн нийт индексээр аваад үзэх юм бол одоо талах гурил будааны үнийн индекс сүүлийн одоо 2 жилийн хугацаанд бол сайн буурж орж ирсэн нь бол ердөөсөө яг энэ гурилын татварыг тэгэлсэнтэй холбоотойгоор бас аслагдсан аймагуудад гурилын одоо энэ үнийн өсөлттэй холбоотойгоор ард иргэдийн амжиргаанд одоо нөлөөлж байгаа асуудлыг шийдвэрлэх юм томоохон гарц байсан. Гурилын үн бол сүүлийн одоо хугацаанд сайн буурж орж ирсэн байна шүү дээ. Бид нар сая одоо хэлээ те жилийн хугацаанд бол тариаланчдын үйлдвэрлэлтэй холбоотой энэхүү гурилын одоо үйлдвэрлэгчдийн тоо буурсан нь бол өмнө нь ч гэсэн байсан. Яг одоо энэ татварыг одоо тэгэлснээс болж үйлдвэрлэгчдийн тоо буурсан юм уу, гурилын үйлдвэрлэл буурсан гэдэг тоо баримтал бол хоорондоо нийцэхгүй. Магадгүй цаг хугацааны хувьд гурилын одоо энэ үйлдвэрлэлтэй холбоотой за сорц, чанар, буцаад одоо энэ тариалалт гих мэтчлэн асуудлууд нь тусдаа асуудал. Бид нар бол яг үүн дээр тусгайлсан ажлын хэсэг ч гэсэн гарч одоо хяналтын ажлаа зохион байгуулсан, үүн дээр ямар одоо бодлого байна вэ, юутай холбоотой байсан байна уу, өмнө нь олгосон энэ тусламжууд, өмнө нь олгосон энэ тариаланчдыг дэмжих сангаас олгосон энэ бүхий л зээл тусламжууд хэрхэн яаж ашиглагдсан юм бэ? Хэрхэн яаж магадгүй бүр одоо өгсөн хувилдаж үнэ нэмсэн үү үгүй юу гэдгийг одоо хүртэл шалгасан юм асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдөртөө болвол тухайн тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгаа ямар нэгэн одоо үйлдэл хийгдээгүй байж татвартай зөвхөн холбож энэхүү одоо гурилын үйлдвэрлэгчийн асуудлыг оруулж ирнэ гэдэг бол нэг талдаа буруу юм аа. Ийм учраас тухайн тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байгаа юм түүнийгээ дагуулад нөгөө талдаа яг хэрэглэгчийн зүгээс одоо анхаарах ёстой маа гэдгийг бол миний хувьд бол сонголтоо хийсэн. Миний хувьд баруун бүс болоод бусад одоо энэ алслагдсан аймагуудад яг энэ одоо гурилын үн ихээр нэмэгдсэн. Угаасаа ч одоо бусдаас та бүхэн харж байгаа үстэй. Улаанбаатар хотод 2000 байхад говь алтад жишээлбэл 3600 байгаа. Энэ одоо хоорондын зүрэг нь бол үнэхээр юм буруу юм аа. Ийм учраас тухайн хилийн орчин одоо амьдарч байгаа таслагдсан одоо энэ аймагуудад татваргүй гурил хэрэглэх энэ эрх нь бол нээлттэй байх ёстой. Ийм учраас магадгүй дахиад оруулж ирж болно. Дахиж оруулж ирэхдээ энэ бүсчилсэн байдлаар ялгамжтай хандаж оруулж ирээ гэдэг ийм чиглэлийг бол өгж байгаа. Гурилын үн өөрөө хөдлөх нь манай иргэдийн хамгийн гол амжиргаанд нь нөлөөлдөг асуудал мөн өө. Бидний өрхийн хэрэглээнд гурил хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа. Буузнаас ахуулаад, хуушурнаас ахуулаад, сувингаас ахуулаад, боорцогнаас ахуулаад, талхнаас ахуулаад бидний хамгийн өргөн хэрэглэгддэг асуудал бол гурил. Ийм учраас иргэдээ нин ялангуяа баруун бүсийн болон алслагдсан аймагуудын иргэдээ хямд боломжийн үнээр бусдаас одоо тэгтээдэргүй одоо энэ ялгамжтай байгаа байдлыг одоо байхгүй болгож энэ татварыг байхгүй болгосон энэ бодлогоо хэвээр нь үргэлжлүүлээд ийм сонголтоо хийсэн. Тэгэхээр үүнийг болол эргүүлээд үүнийгээ одоо бүсчилсэн байдлаар ялгамжтай оруулж ир. За нөгөө талдаа бол яг энэ үйлдвэрлэгчдийгээ дэмжиж байгаа буцад одоо ямар саад дотгорууд байгаад байна уу үүнийгээ шийдвэрлсэн арга хэмжээ үйл ажиллагаануудад хамтд нь оруулж ирээ гэсэн ийм одоо шийдэл бол өнөөдөр гарлаа гэж ойлгож байна. Боломж байгаагүй. Харин тийм би бас яг үүнийг хэлж байгаа. Яг энийг хэлж байгаа. Өнөөдөр бол ямар нэгэн байдлаар одоо бодлого боловсруулж оруулж ирэх хэрэгтэй болохоос ш зүгээр татварыг шууд байхгүй болгоё гэдэг нь бол өөрөө буруу. Ийм учраас тухайн үедээ тухайн одоо хүмүүстэй үгүй би энийг юудаас огт хэлээгүй. Би энийг хэлээгүй. Би юу гэж үзэж гинөө гэхлээр ялгамжтай байх ёстой. Баруун бүс болон тухайн алслагдсан аймгийн иргэд Улаанбаатар хотод гурил 1 кг-ын дээд одоо гурил 2200 байгаа бол жишээлбэл говь алтаад 3800 600 гэснэ 800 гэснэ би статистикийн мэдээллийг хараад бай тээ. Үйлдвэрлэл Монгол улсын 585 байна гэж. Харин тийм гэхдээ энэ бол дөнгөж одоо үүссэн асуудал биш.
Бид нар бол хангалттай дэмжигдэж байгаа тийм ээ. Яг үнэ. Дотооддоо үйлдвэрлэх байх юм гарч гаргалгаа. Яг үнэ энэ гаргалтаагаа оруулаад ирж байгаа. Яг энэ гаргалтаагаараа оруулаад энэ ирж одоо ийм шийдвэр гаргаснараа Монгол улс газар тариалангийн салбар нь уналтанд ороод зэрлэгэнд баригдсан нь бол үнэн шүү дээ. яг өнөөдрийн шийдвэр нь юу вэ гэхээр огт өгөөсгсөн асуудал биш. Хин нэгнийг одоо юу гэдгийг хин нэг дэмжсэн дэмжээгүй гэдэг юм уу ийм шийдвэр биш. Хүнс хөдөө аж ахуйн яам бодлого боловсруулад дахиад оруулаад ирээ. Энэ ялгамжтай байдлыг бүсчлээд гэдэг юм уу ямар нэгэн байдлаар бодлогоо дахиад шинээр боловсруулад оруулаад ир хавтгааруулад бүх одоо энэ бодлогыг өгөөсгөж болохгүй гэдэг байдлаар өнөөдрийн шийдвэр. Яг таны хийж байгаа энэ шийдвэрээс чинь эргүүлээд бодлогоо оруулаад ирээ гэж нэрс нэмэгцээр байгаа шүү дээ. Килограмм одоо за гурилын үйлдвэрлэл гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол яг зүгээр дан гурилтай холбоотой бас дангаараа гурилтай холбоотой биш. Иргэд дэлгүүрээс зүгээр гурил авах, эсвэл одоо боо борцог авах үйлдвэрлэлийн үнэ нь бол тухайн одоо өртөгт нь бас одоо юу гэдэг тог цахилгааны үнд хүртэл нэмэгдэж одоо нөлөөлнө шүү дээ. Ийм учраас зүгээр гурил болон гурилан бүтээгдэхүүнийг хооронд нь хаж болохгүй хаа гэж.